Том тус төвчний тархалт улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд байгааг эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Амбулатороор үзүүлсэн 278 мянган иргэний 11.9% нь буюу 33 мянга гаруй нь том тус өвчнөөр эмнэлэгт хандсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 5.2% өссөн үзүүлэлт юм. Том тус төвчнөөр өвчлөгчдийн 82.6%-ийг 15, 39%-ийг 5 хүртэлх насныхан эзэлжээ. Том тус төвчний нөхцөл байдалтай холбогдуулан боловсролын сайд Наран Баяр мэдээлэл өглөө. Тэрбээр засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу том тус төвчний тархалтын нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр хамгийн их дэгдэлт гарч байгаа бага болон дунд ангийн сурагчдын хичээлийг захин хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Ирэх 7 хоногийн давгаргаас эхлээд 1-5 дугаар анги захин хичээлд шилжинэ. 12 дугаар сарын 15-наас амралт эхэлнэ. Харин 6-аас 9 дугаар ангийнхан энэ сарын 8-наас захимд шилжинэ гэлээ. Тэгвэл ахлах ангийн сурагчдын дунд ханиадны тархалт багтуулаад танхимаар хичээлээ үргэлжлүүлэх юм. Харин цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хэвээ үргэлжлэнэ. Учир нь цэцэрлэгүүдийг шууд хаавал эцэг эхчүүд ажил хөдөлмөр эхлэх боломжгүй болно гэж үзсэн байна. Энэ шийдвэр нь Монгол улс даяар хэрэгжихгүй зөвхөн нийслэлийн хамгийн өндөр тархалттай байгаа төвийн 6 дүүргийн хэмжээнд алаг цог дэгдэлттэй газруудад чиглэж байгаамаа.